Зэвсгэн тэгэхээр Ice Lord-ын дараагийн парт ороход бэлэн болсон байна. Бодвол энэ партыг үзэж байгаа болохоо өмнөх партаа үзсэн л байж таараа. Гэтэ ирүү өмнөх партаа үзээгүй байгаа бол өмнөх партаа үзчихэд ороод ирээ. Харин үзсэн хүмүүстэй хандаж хэлэхэд лайк болон subscribe дараад тэгээд нээх бол юм ярилгүй шууд гол бичлэг рүү орцгоё. Удалгүй зураглал солиход хааны ордон руу шилжих бөгөөд тэнцээ хаад ноёд хуралдаан хийж байдаг. За одоо яг энэ дүрсэн дээр харагдаж байгаа хүн бол Count Slave гэдэг хүн. Тэгээ хэлэхдээ хэдэн өдрийн өмнө бид Серби хаант улсад шургуулсан мэдээлэгчээс мэдээ авлаа. Хэлэлтээ Count Slave. За энэ харагдаж байгаа хүн болохоор 3 дугаар Томилов хаан. Тэгээ товчхон хэлэх юм бол одоо манай мөнхөгийн ирсэн байгаа улсын хаан л гэсэн үг л дээ. Тэгээ нөгөө Slave хэлэхдээ Серби хаант улс харж олонны умард можийн зэлүү өдөн нутгийг эргүүлэн авсан байна. Дээрээс нь Хаазын хаант улс Сархагийн цөлийн нууц газар хөгжүүлэх гэж байгаа бол л та. Сарааха цөлийн цаана мангасууд болоод хүн амьдрахад эндүү аюултай гэж сонссон. Хаазын хаант улсад тусгай арга байгаа юм уу? Бид одоохондоо сайн мэдэхгүй байгаа ч гэсэн тэд Айносыг өөрсдийн талд нэгтгсэн байж магадгүй. Айнос гинэ. За хаан яагаад ингэж гайхаж байгаа вэ гэхлээр энэ Айнос гэдэг нөхөр нь болохоор Тэвийн 10 элдний маструудын нэг гэж таардаг. Тэгээд энэ агуу элдчин Хаазын хаант улс буюу эсрэг улсынх нь нэр доор одоо орцоон л гэсэн үг. Тэгээ хаан хэлэхдээ тэр ямар ч хэмжээний мөнгнөөс татгалздаг гэсэн. Тэгээд хаан чарайлалгүй Тэвээр тэмчилж явдаг гэсэн. Яагаад түн шиг хүн Хаазанд очдог вүлээ? Мөнгө биш гэвэл хүнд дурлсан юм болов уу? Тэгсэн хаан үүндэн гайхаад яг хинт дурлсан юм бэ гэсэн чинь Хаазаны одоогийн хаан болох 2 дугаар Лаертийн охин дөө. Дафрингч. Охин дүүгийн хамгийн үнэтэй эд зүүшгэ найдагдаг 2 дугаар Лаерт дөөг өгсөн гэж юу? Тэр залхай хаан эцэст нь жинхэнэ төрхөө харуулж байгаа шүү. Тэгээд энэ Хазайн гэдэг хаант улс нь болохоор бүхэлдэн 2-2 агуу элдчнийг өөрсдийнхөө доор оруулсан байж таардаг. Тэгээ хаан бодохдоо зүүн зүгт Хазайн газар нутгаа тэлж байна. Урд зүг Серби хаант улс газар нутгаа хөгжүүлж байна. Бас баруун Тэнгисийн цаана Жава эзэнт хөрөнчөөс газар нутгаа тэлж байгаа. Бид зүгээр сууж болохгүй. Тэгээд бусад хаант улсууд газар нутгаа тэлээд байхад манай улс зүгээр харж болохгүй. Тийм болохоор хідүүлээ яг эндээс гаргалгаа олё гэсэн чинь нэг ноён нь болохоор босож ирсэн ээ. Тийм ээ. Бид нар ч ихсэн газар нутгаа тэлхэн зүйтэй. Тэгээд яг хаашаа газар нутгаа тэлэх юм бэ гэсэн чинь умар зүг рүү гэж хариултыг. Тэр нь л тэр умар зүг рүү газар нутгаа тэлнэ гэдэг үнэхээр хэцүү. Яг тэгэхээр битүү цас мөчөөр хучигдсан ерөн тэр эсгийг өөрсдийн болгоно байтугай тийшээг очих гэж хүртэл 80 болно гэж хаан боддог. Тэгээд ихтэй энэ хүрээд өнөөдрийн хурлыг дуусгая гэснээр ямартай ч энэ нэг хурлан дуустгий. Удалгүй зураглуулда хаан Count 2-ыг сууж байгаа үеэр шилжнэ. За тэгээ үзэгч нартай хандаж хэлэхэд та нар сайн нэрийг нь тогтоогод аваарай. За юу. Тэгээ нэр болон царайг нь сайн тогтоогод авчвал тэгээд цааш шин дөрүүд гарч ирэхэд хоорондоо хольц солигдохгүй амар штэ. За тэгээ энийг л сануулах гэсэн. За тэгээд энэ хаан Count 2-ыг ярианаас сонсоход болохоор ер нь л энэ хааны хамгийн сайн төшмөд нь болохоор энэ Count гэх нөхөр юм байлээ. Хамгийн одоо итгэмжлэгдсэн хүн нь. Тэгээ хаан энэ хоёр ямар тач яриаж байгаад яриан дундуура саяхан нийслэлд чихэрлэг мэс гарсан гэж дуулсан. Тийм ээ хаанта. Тэр Реалын худалдааны бүлэг би мөсөн чихэрийг хэлж байна уу? Мөсөн чихэр гинэ. Тийм ээ. Энгийн мөснөөс илүү чихэрлэг болохоор тэр нэрээ авсан юм. Тэр худалдааны бүлэг хэд боллоо ажилтдаг юм. Нэлээд өрөө боллоо ажилтдаг баха эрхэмдээцээ. Тэгээ нөгөө Count утгатай эрхэмдээдээс энэ мөсөн чихэрийг амсаж үзхийг хүссэн бол та. Тэгвэл би удахгүй ноцоор гарах гэж байгаа. Хоёулаа тийшээ очих уу? Чи чарахгүй бол миний бодлыг унших юм да. Таны хүслийг ойлгох зөвлөх миний үүрэг штэ. Тийм сте эрхэмдээцээ. Тэгээд чи хизээ гарах гэж байгаа юм. Үзэгдэл солиход манай мөнхөө зочид худалдаа сууж байсан чинь нөгөө хідэн хурж ирснэ. Бидэнд шид заагаад өгөөч гэдээ орлоод идэг. Тэгээ ингээд орлоод байхад мөнхөө хэлэхдээ би өмнө нь хэлсэн байхаа. Би шид ашигладгүй юм. Би тулааны урлаг ашигладаг. Тэгээ мөнхөөгийн хэлэх гээд байгаа санаа нь болохоор яг миний ойлгосноо шүү. За юу. Мөнхөө болохоор өмнө нь хизээш тэгэж хүн амьтнаас шид арга чарга бол сурж байгаагүй. Мөнхөөгийн ашигладаг шид болохоор тулааны урлаг. Тэгээ илүү товчхон хэлэх юм бол үүнийг мөсөн цагаан алга гэж нэрлэдэг. Ойлгосноо? Хэлэхдээ би өөрөө ч мэдэхгүй шидээ та нар зааж өгнө гэдэг чинь утгагүй хэрэг. Гисэн нөгөөдөл нь тэгвэл тулааны урлаг заагаад өгөөч гэд бүр тэр нүд ам нь алаглаад нүр мөнхөөгөөс бүр гуйн байран сүгдэж байдаг. Энийг нь харсан мөнхөө болохоор зоригтой үнэн ч байх агуу харц. Энэ яг л миний бага насыг санагдуулж байна. Яах хойоныг хайж байгаагийн хажуугаар энэ эдийг шавь болгож авах нь ёс зүйн хэрэгч гэлээ. Тэд ч гэсэн хүнийг хамгаалахыг хүсэж байгаа. Тэгээ нөгөөдөлдөө хэлэхдээ яах маргааш өдөө төрөөд ирэхэд чинь би яг хамгийн сүүлийн хариултаа өгье. Би энэ талаар бодож үзнэ. Гэсэн чинь одоо эдгээр нь өдөөд байгаа ма яг яагаад байгаа мэдэхгүй. Хөөх
Та бидэнд үнэхээр толооны урлаг заана гэж юу? Баярлалаа. Маргаашнаа тэгээд битгэлтэй орно өстэй гиснээ яваад өгдөг. Тэг мөнхөө хэлж амжаачих багтан штэ. Тэгээ ямар таач одоо ингээл мөнхөө багшлахаар л болчихж байгаа байхгүй амар сонио. Тэгээ ямар таач энэ хэдийг явсныхан дараа бодохдоо би ч бас багтаа имэйл байсан багтаа. Хөөхтүүд гээд байж байсан чинь гадаанаа төс тас гэсэн нилээн чанга чим ой модон дундаас гараад байдаг. Тэгээ сургуулал яг ой модонд юу л одоо талаар харуулхаад хаан каунт хоёр маш олон хүмүүст ослогдчихсан отолтонд нь орцсон байж таардаг. Энэ хоёр чи яагаад тэ нөгөө нэг мөсөн чихэр авах гад ордноосоо гарсан штэ. Тэгж явж байгаад отолтонд орцсон юм байна чаавас. Тэгээ каунт бодохдоо би нэмэлт хүч хүртэл тэсхүү. Мөсөн чихэр идэхээр гарахтаа отолтонд орно гэж хэн санах байлээ тий. Гэвч жогт нь ард нь арга ясны баг өмссөн нэг улаан өмөрхтэй шийдтэ манай хоёр лөө дахиад л дайрдаг. Тэгээ ер нь бол манай хоёр гавьлахна биш тэгээ бас хідэн хамгаалагч нартайгаа л байгаа юм байлээ л тэгээ энэ хамгаалагчсанд эднэрг нь ажил юу ч болж чадахгүй чаавас. Каунтын галнаас нь хааныг хамгаалах гэж яваад чаавас баруун гараа гимтээчдэг. Тэгээ нөгөө хідэн дагуулж ирсэн цэрэгэнтэй хандаад сэтгэл зүгээрээ битгий унаад. Эргээд байрлалаа эцэл. Энийг сонсон нөгөө багтаа залуус чинь битгий инээ түргээд бай. Эднэрийн хэнийг ин амьд үлдээж болохгүй. Ноён язгуурт нь овшишин толгой миний хол ингээ ерөл манай гэдгийг ерөөсөө амьд үлдээх бодлогоогоор дайрдаг. Тэгээ чавас манай каунт ганцаархнаа энэ хэдийг арай л гэж тогтоогоод ядч яах нь ер нь энэ хааныгаа хамгаалахгүй бол одоо энэ улс орны ирээдүйн ерөнл бүрхэг штэ тий хааныгаа хамгаалахын тулд ам бие үл хайхран энэ хэдтэй тулдаг ч гэсэн арай л хүчирдэггүй. Тэгээ яг энэ хэдтэйгээ нухуулаад ер нь яах вэ ийх вэ гэж байж байсан чинь ахиад болоогүй нөгөө шийдтэн чинь яг дайрах алдад нь манай мөнхөө өрөөд ирдэг. Тэгээ энийг харсан хаан каунт хоёр үнэхээр гайх нь ойлгомжтой. Тэгээ дайсны нэг цэрэг нь асуухтаа чи яг хин гээч нэ гэсэн чинь мөнхөө шууд өсөрж ардна гарснаа. Ийм их чимээ гаргаад ахаар чинь би ирэхгүй гэд яах юм бэ гэснээ нөгөөдөлөө чинь мөхөөл цайлахаас өмнө гис дуусах яа гэд нүдэрм хин зууртал зохицуулах нь ойлгомжтой. Гэхдээ жоохон тулааныг нь харчээ тийм ээ. За. Миний амтэрдэг хот хөгжил дэвшилт яг хийсэн баг. Харин миний охтод чөйгийг тампид нөрө харин та том боксд хоц багтан очит хэд цаг мэн багтан хатурхад тус багтан тэг зах хэрэгтэй хар багтан. Харин энийг нь харсан нөгөө хаан болон Слэв хоёр чинь манай мөнхөө хараад бол угаасаа шокнд орж байгаа байхгүй юу. Тэгээ саяжингаа айлангаа алдаад байжсэн хэсэг хүмүүсийнх нь аль хэдийн ахлагчийг нь баг нэг нислэг шавхууны ганцхан мангастад ухаан алдуулахар чи гайх нь бол ойлгомжтой. Тэгээд хаан аамны ихтэй Слэв тэр магадгүй манай улсын ирээдүй байх. Ингэж хэлэхдээ зэрэгсэд мөнхөө нөгөөдөлт чинь хандаа. Та нараас болоод миний мөхөөлт сайлцглаа. Муусаа новшнол. Би 3 тоолно. 3 тоолсны дараа энд байгаа хүмүүсийн аим насыг би илэв хариуцахгүй шүү. Гэсэн нөгөө хідэн багсагтай залуус чинь зүгээрээ бид нар хамтдаа байхдаа хүчтэй ухааны яриад манай мөнхөрөө бөөнөрөө дайрдаг. Ингээд тариад орд өргөт нь мөнхөө хамгаалтын хийгээснээ гадуураа хаалт үсгээд нөгөөдүүл их чинь нүдэрэмхийн зууртал бүгдингийн одоо мөсөөрөө сүлбэд алчдаг. За тэгээ ер нь ганц мөхөөлсөний төлөө ингээл алаал одоо хөшөөг авч байгаа байхгүй тий. Айгу инги. Тэгснээ нүдэрэмхийн зууртал буцаад явчихдаг. Харин үлцэн хойгоор нь тэр явчихлаа эзэнтэй. Слэв. Бидний тимийн өрх цаг алга. Тэр хүн ойлголоо. Таны хүсэл бол миний тушаал эрхэмдээцээ. Дүр солигдоход улаан густай нөхөр өвгөн дээр хурж ирснэ. Мөнхөөгөө нөгөө хиддэн шид заан гэсэн сургийг нь өвгөнд хэлчихдэг. Энийг сонсон өвгөн болохоор жаахан баярлах хөнгө аястай. Хөөх. Манай худалдааны төв сонсныг бол хамаагүй эрт өсөн дэвчих бололтой. Бодлого зөрөглөө солигдоход нөгөө өвгөн чинь манай мөнхөө дээр хүрээд ирчихсэн манай хідэн хөөхтүүдэд шид зааж өгч байгаад чинь үнэхээр их баярлалаа. Мөнхөө болохоор өвгөн хинт ч хэлээгүй зөвхөн энэ эддэл хэлсэн. Тэгсэн чинь шид зааж өгч байгаа гэсэн сургийг нь ингээд хүмүүст дамжуулаад ингээд аль хэдийн өвгөний чихэнд хүрсэнд нь жаахан дургуцдаг. Тэгээ өвгөнийг мөнхөө тандаад баярлан талархнаа илэрхийлж байх хойгоор нь дахиад л нэг өөр нэг залуу ирснэ. Манай мөнхөө тандаад ирэх мэ. Өршөөл үзүүлж өчөөхөн албат надад туслаач. Хэрвээ би таныг өнөөдөр авчиж чадахгүй бол эрхэм дээдс минь өөрийн биеэр ирнэ гэсэн. Та намайг өрөвдсөн ч өвгүй ч вэ. Эрхэм дээдсийн урилгаас битгий татгалзаач. Гуйж байна. Тэгээ энэ залуу нь манай мөнхөөдөр нөгөө хааныг авардаг өдрөөс хойш өдөр болгон шавахгүй эрхэм дээдс таныг дуудаад байна. Эрхэм тань дээдс таныг үрсэн гэд хурж ирээд байгаа юм байлээ. Тэгээ яагаад эрхэм дээдс дуудаад байгаа нь ойлгомжтой шүү дээ. Та дугаас мэдж байгаа. Тэгээ яаж яхад манай мөнхөө тоодгүй. Дахиад нөгөө залуудаа хандаад хүний цаг өрөөд хурдхан шиг явж үз. Гэж үлээ зөөлт рүүгээ хараад буцах самдаа. Энэ залуу өдөр болгон хурж ирээд байвал магадгүй энэ хоо янар хөтлөх төлхөөр юм болов уу? Сэж өөрч байж мэт. Гэж хэлэхдээ зэрэгцээд манай мөнхөө хоо янтай уучрахаас өмнөх үйл явдал руу зөрөглөө шилжнэ. Тэгсэн нэг залуу манай мөнхөөгөөс нэг зүйл гуйгаад байгаа бололтой.
Мөнхөө хариуд нэлэхдээ 3 жилийн дараа би Гамбукийг бүхэлд нь эцэлсэн. Төв нутгийнхан удахгүй ирнэ. Тэгээд бид нар залтай норчдуудаа ямар тохиролцоо хийх гэж хүч чадлаа харуулахгүй гэж би. Одоо бол умар далайн мөсөн ордныг балмад хүч чадлаас өөр зүйл мэддэг гэдгийг харуулахгүй. Хэрвээ тэгээ бүтэхгүй бол бид нар хүчээ үзүүлж болно. Би өдөртөд явъя. Сайн байна. Тэгвэл чамд даатглаа шүү. Гэхдээ тэд хамтрахгүй гэвэл би тэднэрүү дайрна. За тэгээ саяны ярьсан газар дээр хамгийн анх хойонтой таарсан байдаг. Тэгээ хүсээгүй зүйлтэй хүчээр явж байгаад ирээдүйн хамгийн хайртай заяаныхын манай мөнхөө олсон байд юм гэж. Эргээд үйл явдал нь одоо үеэр шилжихэд тийм ээ. Хойны талаар бат. Жижигхэн асуудал болгон дээр сүр бодруулж болохгүй. Гэхдээ ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Олон зүйл байгаа болохоор би сайн бодох хэрэгтэй байна. Харин нөгөө талд хааны ордонд тэр ахиа татгалцсан байх нь. Намайг уучлаарай гэсэн тий. Үнэхээр их уучлаарай. Төөний талаар бодох тусан таалагдахгүй. Амийг би намарсанд уг нь талархах гэж байсан чи. Би маргааш түүнийг заавал аваад ирнэ хийцэн тий. Хэрэггүй. Чи хэдэн удаа тийшээ явах гэсэн юм. Миний хийснээр хий. Одоо гарч болно. Ингэж хэлэхдээ тулах нь гарахтан зөөрөөд хааны охин ороод ирдэг. Охин нь аавынхаа хажууд ирж сууснаа. Тэр залуу яагаад таны урилгыг юусаа авахгүй байгаа юм? Мэдгүй юм да. Уг нь чадварлаг залуу болохоор нь хажуудаа авч ойр байх гэсэн юмсан. Та ингэж хэлж байна гэхээр тэр үнэхээр хүчтэй нэг юм бол тай аваа гэсэн хаан өдөөс нь зүгээр чний гайхалтай биш. Чи реалын хүмүүс болон мөхөөлдөс яаж шуугуулж байгааг мэднэ үсттэй. Тийм ээ, би нэг удаа тийш очиж үзсэн. Намайг аварсан шидтэн бол тэр мөсийг хийсэн хүн. Ингэж хэлэхэд нь охин утгатай. Би анх мөхөөлдөс амсах үедээ авсан мэдрэмжээ яасан ч мартахгүй. Харин тэрийг хийсэн хүн аавын хайж байгаа хүн байх гэж. Тэр яхин юм бол. Магадгүй энэ боломжийг ашиглаад түүнтэй уулзах хэрэгтэй. За тэгээ энэ чинь нэг юм болох байх, тий гоё юм болох байх та. За зодлоо. За үргэлжлүүлээ арай олоо. За юутаж маргааш нь болсон байх бөгөөд манай мөнхөө нөгөөдүүлдээ шидээ заасар байдаг. Тэгсэн энэ хитгэн хоногийн дотор кийгээ гаргаас урчихсан. Ягаад кийгээ гаргаас урж байгаа вэ гэхээр өмнө байсан нутгаас нь одоо байгаа нутгийнх нь хүмүүсийн маанаа илүү өтгөн байдгийн гинэ. Тэгээ нөгөөдүүлдээ хандаад бүгд кийгээ гаргаас урсан болохоор одооноос маанаага удирдах сурах хэрэгтэй гэд байж байхад нь нөгөө залуу чинь дахиад л өршөөгөр ирхмээ гэд хүрээд ирдэг. Тэгсэн гин залуугийн цаана дахиад нэг бор нөмөрг зүүчихсэн хүн зогсож байна. Тэгээ энэ хин гэдэг нь ойлгомжтой байх. За энэ чагаа. Тэгээ мөнхөө болохоор чамааг уг нь өглөө ирээгүй болохоор өнөөдөр ирэхгүй гэж бодож байлаа. Тэгсэн ахаал хүрээд ирэх шүү гэсэн мөнхөөгийн зүүж өссөн нөгөө зүйлт нь гэрэлтэж байдаг буй юм аа нэр. Тэгээ яг ингэж гэрэлтэж явахтан зэрэгцээтэй юу вэ? Энэ ягаад гэрэлтээд байна гэхтээ нөгөө бор нөмөрг зүүцсэн байсан хүн нь хааны охин байж таардаг. Мөнхөө шууд л харангуйтай. Юу вэ? Хаа юм бэ? Тэр үнэхээр мөн байна. Би түүнийг оллоо. Удалгүй зураглуулаа хааны гүнж болон мөнхөө хоёрын ярилцаж байгаа үеэр шилжнэ. За тэгээд хааны охин гэж одоо энэ охиныг тэгээ цаашдаа Хуаян л гэдээ дуудаад явъя тийм ээ. Одоо угаасаа л Хуаян юм чинь. За тэгээ Хуаян ам нэгтээ та манай аавыг аварсан гэж сонссон. Тэр тань талархсандаа уг нь урданд дуудсан байхад та яагаад ирээгүй юм бэ гэсэн. Яах би зүгээр тохиолдолд явж яваад л аварчихсан. Эрийг сонсон Хуаян дотор бодохдоо ямар мохо бүдүүлэг хүн бэ гэж бодож байдаг. Харин мөнхөө бодож байхдаа түүний уурлаж байгаа, зандарч байгаа нь яг л өмнөх Хуаянтай яг адилхан байна. Тэр яалтчгүй мөн байна гэж бодож байна хөрхи. Тэгээ ам нэгтээ тэгээ хизээ болцгоо юм. Та сая юу гэсэн бэ? Чи намайг угаасаа өрөх гэж л ирсэн биз дээ. Маргаашаа хэдэн цагийн үед хааны ордонд очивол болох юм бэ гэсэн 11 цагийн үед болох байхаа. Ингээ хэлсэн чинь Хуаян болохоор дотор жоохон гайхах өнгө аястай байдаг. Одоолгүй Хуаян явах зуур нь мөнхөө утгатай. Би маргааш ордонд очивол түүнтэй уулзч чадна. Гэхдээ тэр бол гүнж. Энэ улсын хамгийн өндөр албан тушаалтан буюу хааны охин. Би яаж түүнтэй ортод бас гэрлэх вэ? Энэ удаа алдаа гаргахын тулд бүхнийг сайн төлөвлөх хэрэгтэй. Бас надад өвгний тусламж хэрэгтэй. Удалгүй зөрөгдөл мөнхөө болон өвгнийг хоорондоо ярьж байгаа дөрөс рүү шилжихэд манай мөнхөө хааныг охинтой гэрлэн гээд өвгөнд хэлчихсэн байдаг. Энийг сонсон өвгөн болохоор бүр клаб нь хаагдах гэж байгаа байхгүй юу? Хуаян охин бол өмнөх хатны ганцхан төрүүлсэн охин. Тэгэхээр тэр ирээдүйн залгамжлагч болно гэсэн үг. Тэгэхээр чи түүнтэй ямар ч гэрлэх боломж байхгүй. Чамд ямар ч хэрэгэм зэрэг мөн чи өөр улсын хаанч биш. Ядаж чи нэг язгууртны цус тааж хүн биш болохоор ер нь л гэрлэн гэдэг худлаа гэсэн мөнхөө хэсэг болгоширч байснаа. Тэгвэл өндөр хэрэгэм зэрэгтэй бол түүнтэй гэрлэх боломж үүснэ гэж юу? Тийм ээ, тэгэлгүй яах.
Тэгвэл шууд ажилдаа орё гэсэн. Өгөн дотроо удахгүй. За энэ нөхөр маргааш яг иймэрхүү байдалтай хааны ордонд руу очивол манай бизнес нөлөөлж магадгүй гэснэ. Манай мөнхөөд чи ордны соёлыг мэдэх үү? Мөнхөө бол тэгэл угаасаа мэдэхгүй шүү дээ. Манай хүн ч өөрөө хаан байсан хүн ордны соёлоор яг яах юм те? Одоо албат биш. Одоо зарц биш. За дайлга авчлаа. Sorry. За тэгээ өгөн болохоор манай мөнхөөг номын сан руу дагуулж уснаа бүхэл шөнийн турш ордны дүрмийн номыг одоо манай мөнхөөд тайлбарлсан байж таардаг. Ямар ч тач манай мөнхөө маань бүхэл шүнжэнгөө чааваас одоо сурсан. Одоо энийг нэг жоохон сурсамаар айдсан. Ямар ч тач маргааш нь болсон байх үгээд манай мөнхөө ордонд руу явах цаг болжээ инхүү. За энэ хүрээд энэ удаагийнхаа партиг дуусгаж байна. Тэгэхээр дараагийн партиг илүү хурдан хүсвэл лайк болон сабскрайб дараад тэгээ бүр болохгүй бол доорх дансруу донешн хийгээрэй заа юу. Хэрэв донешн хийгээд биднийг дэмжих юм бол дараагийн парт үнэхээр хурдан орно. Амлын бүр амар хурдан орно. За тэгээ энэ бол тийм албан шаардлага бол биш. Тэгээ заавал хийх гэдэг халбгүй тэгээд нэг далай тусал нэмэр гэж бодоо л одоо хийхгүй юу. Тэгээ хийхээр нь алба байхгүй л те. За тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Миний амьдардаг хот хөгжил дэвшилдэг яг хийсэн баг. Харин миний охин тат чойгийг там бидний өрөө харин та том боксод